Сайн байна уу? Өдрийн мэндээ. Мэндээ сайхан Уран бүтээл их байна уу? Сайхан байна. За, сүүлийн үед юун дээр ажиллаж байна? За, сүүлийн үед Амьдрахууд тоглож ирсэн. Амьдрахууд болж байна. За, тэгээд сая бараг аимшиг кино гэдэг нэртэй кино хийгээд тэгээд тэр маань кино театруудаар бас гараад дуслаа. Одоо IPTV-д орсон. Тэгээд бас кино театруудтайгаа бас хувь уран бүтээлчдийн тайлан, тооцоо бас ингээд яадаг, нийлдэг. Тэгээл тэр ажиллаараа өнөөдөр Prime Cineplex кино театрт Encanto-с бүтээл ирээд уулзаад явж байна. Олонний мэтгэр жүжигчин Бата өнөөдөр бидний ярилцах байгаа сэдв трио кино тий. Трио киног нэлээд тойрч өрнөн. Тэгэхээр хоёлаа дутгшаа ороод гойтхтаа ярилцгаа. Тэгээд. За тийш. Амьдрах уу бас хүнд зохиол шүү тий. Тий. Доржийн Бат Төмөр жүжигчин, найруулагч. Трио орон сайхны киноны амжилт нийгэмд үзүүлж байгаа нөлөө, үзэл санаа нь өнөөдөр түүнтэй ярилцах шалтгаан болж байна. Трио 15 улсаас 20 гаруй шагналавч дэлхийн эндрүүдэд хүний эрхийн хилэлцүүлэг өрнүүлсэн. Бата Трио орон сайхны киноны зохиолыг бичиж, найруулж, өөрөө гол дүрдэн тоглосон юм а. 27 жилийн өмнө жүжигчин болох мөрөөдөлтөд хөтлөгдөөд Өр хангаагаас Улаанбаатарт ирж байсан залууг энэ бүтээл нь 5 твд Нүүбийн танхимд хүргэсэн мөлий. Трио киногоор Бата зохиолч, найруулагч болж байгаа өөр одоо төрөл рүү орж байгаа гэдгээ ер нь зарлж юу? За тэгээд трио кино болохоор зохиолыг нь одоо найзтайгаа хамтарч бичсэн одоо хууль зүйн дотоод хэргийн сайд оюун сайхны алтан гэрлэлтээр 20 онд энэ зохиолыг л хамтарч бичсэн байгаа. Би тэр багын найзууд. Тэгээд нүүдэлчдийн хүндэтгэлийн зан заншил ёс зан заншлыг кино урлагаар дамжуулж хойч үед соёлын өв болгон авч үлдэх энэ санааг хуулаа гаргаж за тэгээ мэдээж миний амьдралд болоод өнгөрсөн тохиолдсон амьдралыг кино зохиол хэлбэр оруулж ингэж бичсэн юм байна. Хүн байгаль, буддийн шишин, даун синдром гэсэн 3 сэдв дор уягдаж зохиол маань бичигдэж түүрээ Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар мөн даунтай хүмүүсийн ялгарлан гадуурхалт, нийгмийн тэгш байдал, тэгш оролцоог хангах энэ бүгд чиглэгдэж зохиолыг анхнаасаа уяж бичсэн. За тэгэл энэ ил хөдөлгөх оршуулгын зан үйлийг авч кино урлагаар авч дэлгэцэнд мөнхрүүлэх гэдэг маш олон талын зорилттой төлөвлөсөн юу байсан төсөл байсан. Тэгээд энүүгээрээ фестивал наадамд оролцлоо. 5 твийн 17 улсаас нийт 22 шагналыг трио кино авлаа Монгол. Ийм хүлээлт байсан уу? Байгаагүй эдрийг одоо ямар тийм тооцоол байхгүй ямар ч гэсэн фестивал наадамд бүртгүүлэл олон фестивал наадамд оролцсон гэсэн л тийм юу байсан. Зорилго байсан. Тэгээд гадаад харилцаан дээр маань одоо гамтын болгон тавир миний хань ижил одоо яг энэ фестивалыг хариуцж ажилласан. Тэгээд кино маань амжилттай боллоо. Дауны холбоо бас гадаад харилцаан дээр хамтарч ажиллаж байгаа чинь ганцаар гэх залуу бас Женевийн нэгдсэн үндэсний байгууллага, Парисын ЮНЕСКО, Нью-Йоркийн нэгдсэн үндэсний байгууллага, дэлхийн одоо хүний эрхийн чиглэлээр ажилладаг 3 их гурвал гэдэг энэ байгууллага дээр даавны хамшинчтай хүний гадаад төрх байдлаар нь адилтгаж монголизм монгол гэх үндэсний эрдэнэшлийн буруу ташаа олголт зөвс хэрэглээг халах зорилготой Нүүбийн ЮНЕСКО-дор одоо хилцүүлгийг зохион байгуулж хилцүүлгийн ар дээр одоо 190 гаруй улсыг игнэндээ нэгтгсэн Нүүбийн төр суурин төлөөлөгч нарт трио киног төлөвлөсөн. Гэх мэтчлэн эдгээр ингээд одоо зөвхөн фестивал наадам дотоод гадаад фестивал наадмуудаас гадна хүний эрхийн чиглэлээр ингээд кино маань одоо олон улсад түгээд эхэлж байна л да.
Трио киног яг хийх болсон шалтгаан нь илүү эмзэглэл дээрээс үүссэн байна уу? Яг яагаад кино болгоё гэж хизээ шийдэж байна? Тэ 20 онд манай ээжүүд болоод тэгээд нутагт нийлүү төлөвлөх оршилгын зан үйл явдлаар ажил явдлыг нэгээд тэгээ би намрам нэрээд за энэ хот суурин газар томорхын хэрээр хөгжил явахтын хэрээр энэ нүүдэлчний энэ зан заншил хумигдчихж байгаа юм байна. Энийг кино урлагаар дамжуулж соёлын өв болгож үлдээх хэрэгтэй юм гэдэг санаа орж ирсний үүднээс дээрэс нь бас энэ аутизмтай, дауны хамшинжтай хөгжлийн ялгаатай хоцрогдолтой, оюуны хоцрогдолтой хүмүүсийн юг ингэж оруулж нэг дүрэн болгож бичье гэдэг санаануудыг бид маш сайн ярилцсны үндсэндээс энэ зохиолыг бичсэн. Судалгаа мэдээж хийсэн байж дараа тэр судалгаагаа хийхин тулд яаж ажилласан бэ? Тэр хүмүүсийг ойлгохын тулд тэ хэр удаан тэдний дунд амьдрал байв. Би нөгөө киноныхаа 3 дүртэй хүүгийн дүрийг болохоор энэ ярианы бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй дүр бай гэж бодж бичижсэн л да. Тэгээд Алтан гэрэл маань сүүлийн үед барууны орон аутизм, даунтай хүний тухай их бичээд байна. Хоёлаа энэ дүрийг даунны хамшинжтэй хүн болгож дүрөө өөрчлөлт хийвэл яах вэ? За тэгээд би энэ Улаанбаатар хотод даунны сургууль, даунны холбоо гэл бүр яваагүй газар байхгүй. За тэгээд 130 дугаар сургууль их шамруулах 130 дугаар сургуулийн даунны сургууль руу орж тэр хүүхдүүдийн дунд сар зохиолоо бичиж багш нараар нь зохиолоо редакторлуулад за энэ дүр дээр яг даунтай хүн харагдаж байна уу гэдэг хүртэл ингэж зохиол дээр суусан. За тэр дундаас миний хичээл суусан хүүхдүүд дундаас бас энэ нэг гол дүр хүү байгаа штэ. Тэр хүүгээ олж авлаа. Тэр киноны баг насны. Тэгээд ээж аваас нь зөвшөөрлөө наавна. Тэгээд эцэг их нь маш ухаантай, боловсрал өндөртэй, инженер хүмүүс байсан. Амьдралын ертөнцийг харах өнцөг нь цонхон их нээлттэй тийм хүмүүс байсан учраас хүүгээрээ дамжуулж олон нийтэд болон дэлхийд даавны хамшинжийн ойлголтыг тэр дундаа Монгол улсад байгаа Монгол улсдаа нийгэмд даавнтай хүүхдийг ийм ертөнц бидний дунд хөл гიშгэж ингэж амьдарч байгаа. Ялгаатай хүмүүсийг ялгуурлан гадуурхалж болохгүй гэдгийг яг хүүгээрээ үлгэр үзүүлж ингэж нүрийг нэнд нь харуулсан. Ийм ундаг аав ээж хоёр байна. За тэгээд манай гол дүрийн жүжигчин чинь бүр Женевийн нүүбийн энэ төв энэ дээр ээж автагаа илтгэл тавьсан юм шүү дээ. Ингээл судалгаа хийгээл тэр хүмүүстэй ярилцаад явж байхад Батагийн Батаг хамгийн хэмзэглүүлсэн гэдэг юм уу? Хамгийн сэтгэлд үлдсэн тийм мэдээлэл эсвэл хүмүүсийн хандлага ч юм уу тийм юм юу байсан бол Өөдөө мэдээж байлгүй яг даавны холбоо, даавны сургууль дээр байхад одоо тэр багш нар болоод хүүхдүүдийг одоо ялгуурлан гадуурхалт бол асар их байгаа. Тэгээ манайхан чинь аутизм нь юу юм? Ямар даун юу юм? Саажилт, хөгжлийн ялгаа гэд бүгдээр ингэж ялгаж салгаж мэддэггүй. Опшнийг ойлгодог. Одоо тэрийг болохоор мангар хүмүүс гэж нэг ойлголттой байгаа гэдэг шүү дээ. Кино урлаг өөрөө их том нөлөөллийн урлаг юм. Одоо энэ тэр кино гарснаас хойш нийгэмд даунтай аутизмтай хүмүүсийн тухай ялгуурлан гадуурхалт бол тэдний ойлгох нийгэм ард иргэд ойлгох ойлголт нь шал өөр болчиход байна л да. Энийг хэн бэхээр даунны холбоо 2009 онд байгуулагдсан байна. Аутизмын холбоо ингээд осор олон жилийн өмнө байгуулагдсан холбоонууд маш олон ажил нийгэмд хийгээд энэ том компаниуд тэр холбоог дэмжээлэдэг хараахан кино урлаг шиг тэгж нөлөөлж чадахгүй байна. Тийм болохоор энэ даунтай хүний тухай кино хийж яах гэхэд нэлээд том боловсралтай улсын хурлын гишүүн гэдэг хүн Батачи даун гэж яриад ах юм. Хүний тухай даун өвчин оронжлын даавны тухай яриад байна уу гэж асууж байгаа л да. Тийм хэмжээнд бидний удирдах байгаа зарим нэг бус нөлөө бүхэн хүмүүсийн хандлага тэдний ойлголтууд тэр хэмжээнд байгаа тань л да. Тэрхээр тэд нар тийм байгаа болохоор бид уран бүтээлээрээ дамжуулж энэ нийгмийг өөрчилж ойлголтыг
тийм нэг сэтэл ингээд эмзэглэл дээрээс энэ хүү киног ингэж л хийж эхэлсэн л дээ. Кино маань ингэж нөлөөлжээ гэдгийг дүгнэж харах, мэдрэх тийм олон мессеж сэтгэлдлүүд хүлээж авсан уу? Тэр дундаас би яг зөв юм хийжээ гэж бодох тийм одоо бахархал төрүүлэх үгнүүд юу байсан бол? Байлгүй дархны даавны холбооны нэг ээждэг гэсэн байхгүй. Тэр киног үзээд би өстө нэг амьдрах амар ихтгэлтэй болчлаа гэл нэг ээж. Хойч ингээд нөгөө олон нийтийн газар гэл хүүхдээ авч чадахгүй. Хүүхдээ дандаа нэг тэр 2 дугаар игнэнд тэр өрөөнд гаднаас очиж ороод тэр нэг харанхуй өрөөнд эсвэл хөдөө гадаа ах дүүнэрлүүгээ мал дээр ингээ явуулчихдаг л энэ амьдрал бол энэ үзэж байгаа хүмүүст нь даунтай аутизмтай юм үтэй хүмүүсээ эцэг энэ нэвтрүүлэг үзээд их нэрэн тэмдээл гэж ойлгоно. Ийм байдаг. Энэ байна лээ. Тэгсэн чинь тэр дархны даунтай хүүхдээ ээж их чинь чамд маш их баярлж байна. Одоо би хүүхдээ одоо цэцэрлэг түрээлэн олон нийтийн газраар яатын би даунтай хүүхдтэйгээд хүүгээ би урдаа ингээ гартаа хөтлөд чангаас хөтлөд дуулаад явах тийм их сэтгэлийн тэнхэг өглөө. Ийм хүүхдтэй ингээ сайхан хад жаргалтай гэдгийг харуулах боломж болцоог чи киноурлагаар дамжуулж энэ олон нийт түгэж байна. Энэ бол өстэй ингэж хэлсэн маань энэ бол надад бол энэ олон фестивал, энэ олон шагнал урамжлуулаас илүү тэр ээжийн тэр хэлсэн үг л энэ киноны хийх болсон хамгийн том шагнал юм байна л гэж би одоо бодож байна л да. За трио кино хийж байгаа нь та бүхний одоо энэ даавны хам шинжтэй хүмүүсийн тухай болон бусад тэр мессеж ойлгуулахыг хүссэн зүйл. Өөр одоо энэ хүмүүсийн төлөө монголчууд юуг өөрчилж хиймээр санагдсан бэ? Мэдээж одоо өгслийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай хамгийн ихний ойлголт одоо тэргийн цэртэй хэрэгтэй одоо гадуурх явах нөгөө зам, харгуй, довчоо тэдний таатай тийм боломж олцог одоо төрөлхийн хувийн хвшил хамтарч гэдэгтэй адилхан одоо энэ даунтай хүмүүсийн одоо энэ одоо ажлын байр одоо их хомсгон байна л да одоо энэ зориг сан дотор байгаа агшин дотор байгаа кофе шоп даунтай хүмүүс бас кофе шоптос ажиллаж байна. Тэрүүгээр их олон хүмүүс яадаг болж очдог, үйлчлүүлдэг болж гэх мэтчлэн бас одоо ингээл юм хөгжөөл байна л да. Тухайн компаниуд одоо заавал нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын оронтой бий болгох ёстой гэдэг ингээд ажлууд гараад энэ их олзуурах штэ ихсэн. Энэ шиг бас энэ хөгжлийн оюуны ялгаатай энэ хүмүүсийг бас өшөө илүү харж үзэх л нийгэмшүүлэх тэр ажлуудыг төлөвлөгөө хийж эхэлж ёстой юм шиг байна. Одоо ер нь хичнээн хүнд энэ кино хүрээд байна. За одоо энэ кино маань одоо 17 улсад одоо фестивал наадмууд оролцож байна. Сая би Франц ороод ирлээ. Францд бас одоо Франц улсын бүрж 2028 ихтлэгийг хайрлаа гэсэн урайнд орн нэгдэж байгаа энэ усны хомсдолд орсон бүрж хотын арт иргэд болон тэр хотод байгаа кино театруудаар байгаль ихтлэгээтэй зөв бас харьцаж байгаа энийг залруулах чиглэлээр энэхүү трио киногос одоо тэр бүрж хотын одоо хотын дарга болоод соёлын газраас нь бас энэ трио кино гаргаач гэсэн санал ирсэн. Тэр дагуу бид бүхэн бас тэр хотод очиж бас трио киног толилууллаа, танилцууллаа. Трио дээр олон улсын кино наадамд оролцсон, олон шагналт төлөө тий төсөөлөөг амжилттай харсан байна. Ер нь ямар ихтгэл төрсэн бэ уран бүтээлчид? Тэгэлгүй яах вэ? Намайг чинь тэгээд нөгөө хошоо урлагийн жүжигч аа. Залгаас одоо 20 хэдэн жил болсон гэдэг хошоо урлагт хүч төрж байна. За тэгээд нөгөө хөвчлэн нийгмийн өнгө аясаар уран бүтээлээ төөрөвдөг тайзны болоод дэлгэцэн. Тэгээд гэгвэнтгэн одоо драма тэр тундаа арт драма төрлийн киноны зохиолыг хүчээд найруулад өөрөө гол дүрд нь ингээд тоглоод ирэхээр хүмүүс бас соргохоор их ингэж хүлээж авч байна.
Тэгээд дараад нь олон гоё юм фестивалийн кинон дээр ажиллах хэрэгтэй юм байна. Шөө илүү нийгмийн нөлөөлөх кино хийх хэрэгтэй юм байна гэдэг асар их тийм урам зориг, итгэл үнэмшлийг л ингэж авдаг юм байна. Олон улсын кино наадамд оролцох тэр стандартуудыг хангахад ер нь хэрэг зүйсэн байна. За манай одоо нөгөө айлаас ухаар авдраа авах гэнэ ковидын үед кино хийсэн болохоор яг монголч уран бүтээлчтэй ингэж итгэх ийм нэг боломж гаж. Тэгээ өнөөдрийн Монголын бүх уран бүтээлч студиуд маань дэлхийн стандарт нийцүүлж киноны өнгө, дуу, шуум энэ бүгдийг тавьдаг болж хийдэг болж. Тэрүүгээрээ юу яаж тэрийг баталж яах гэхээр дэлхийн зэрэглэлийн наадам, Варшавын олон улсын кино наадам, Эстоны Таллины наадам, дэлхийн топ 10 наадмын хоёрт нь тэр кино шалгараад тэр танхимд энэ том танхимд ингээд тэр стандарт бүх юмд нийцүүлж кино маань гарч байгаад би энэ дотор их баярлж байгаа юм. Монголын кино уран бүтээлчдэд зааста манайхан мундаг юм биш үү? Бид л ингээл өөрсдөө голоод байдаг ш. Биднээс нь бас дэлхийн нийт стандарт нийцүүлж уран бүтээл хийдэг цаг нь болжээ гэдгийг л ингэж энэ наадмууд гэрчлэлээ. Багийн бүх гишүүд монголчууд. Бүх гишүүд нь Монгол уран бүтээлчд орсон. Тэгэхгүй одоо манайхны одоо хийгээд байдаг кинонууд нь хөвчлэн ко-продакшн гадаадхан байдаг шүү дээ. Тэ одоо оператор нь зураглаач мөнгө дэвсэлт дуу шуум гадаадхан фестивалд орж байгаа кинонууд хөвчлэн тийм байдаг. Харин тэр хараахан тэргээ бол яг 100% монголчуудын оюун санааны нөөц боломж болцоон дээр ингэж боссон ийм кино байна. Яг артал дээр ингэж ажиллах энэ нарийн мэргэжлийн уран бүтээлчид хүмүүс хүний нөөц ер нь хэр байд юм бэ? Манай кино салбарт. Одоо бол маш өргөн дэлгэр байгаа. Энэ сошиал 900 мэдээллийн хөгжсөн юунд бүхэл одоо хичээл програмыг YouTube-ээс аваад үзчихдэг болж, харждаг болж яг тэрний дагуу бол хийж ин манайха. Өнөөдөр гарсан шинэ камер, тоног төхөөрөмж маргааш Монголд ирэх бүрэн боломжтой ийм цаг үедл бид нар уран бүтээл хийж байгаа болохоор хүн хийгсэн сэтгэл тэмүүлэл багт бол одоо бүгд л болтгол юм байна л да. Нэгэн дуугаар ургуусаа нэгэн өнгийн цэцэгээ нэгэн талдаа сахиустай чамцалваны бурхтуудаа оммани бадмихо Триорн сайхны киног 2023 онд Нүүбийн Женев дэх төв оффист, Парисын ЮНЕСКОгийн төв байранд, Нью-Йоркийн Нүүбийн төв байранд тус үзүүлж, хүний эрх, тэгш эрхийн тухай хэлэлцүүлэхт том сэдв, шинэ мессежийг түгээсэн юм. Зөвхөн монгол хүний оюун санаагаар өгүүлж чадах энэ бүтээлээс өрөндийнхэн ээжигээ хайрлах хайрын тухай, харин монголчууд ялгаатай нэгнээ ялгуурлаж гадуурхахгүйгээр амьдрах учиртайг ойлгож байгаа. Хоёр дуугаар ургуусаа хоёр өнгийн цэцэгээ хоёр талдаа сахиустай чамцалваны бурхтуудаа оммани бадмихо Трио кино IPTV-гээр гарч байгаа тий. Манай монголчууд хэр үзэж байна? За энэ нөө ковидын нөхцөл байдал чинь олон нийтийн газраар явахгүйгээр за тэг мэдээж энэ өвлийн хахир өгөөтөн энэ хөөртөн газар ханы том ихтэй юм үед кинотеатр нь багасаад IPTV чинь гэртээ үзэх юм соёл бүр суудсан байна. Тэгээд тэр киноны хувьд болохоор юу яа чинь маш сайхан үзэлттэй IPTV-д гарч байна. За тэгээд мэдээж гар утаснаас үзэх боломжтой аппликейшнүүд бүгдэнд нь яг нэг аль биесны хэрэгтэй өгсөн болохоор маш сайн үзэж байна. Бата уран бүтээлчийн хувьд сүүлийн үед ямар ажлууд дээр төвлөрч ажиллаж байна? За
X-Tus Production-тайгаа Солонгос болоод Америк нэгдсэн улсад бас аялан тоглолт хийх ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэж гойдгүй шиг том байлаа. Дотроо бишээс хонгээ. Ингээд тийм. Техниктэй болж. Охин мөргөн харьяа. Добос цаагаан. Амьдрахуй жүжигт бас тоглоод байгаа лөө. Тэ. Орфей театрын одоо энэ намар цагийн одоо ээлж дуран бүтээл утга дэлхийн сонгодог зохиолч Үүхагийн одоо амьдрахуй романоос сэтүүлсэн амьдрахуй тайзны жүжигийг одоо Мөө Батбаяр зохиолч одоо тайзны хэлбэрлүү жүжигийн зохиол болгож аль бие усны эрхтэйгээр нь Орфей театрын энэ хүү жүжиг бас одоо тоглолоо. Намар бид нэг сар тоглосон. Одоо болохоор энэ хавар бас нэг 14 хоногийн хугацаатай тусгаар тогтнолын ордонд бас тоглож байна. Тэгээд найруулагч одоо Мянган нарангийн Батболтын одоо состав удирдлагын одоо уран бүтээлчд маань бас одоо орой болгон тоглож байгаа. Маш хүнд зохиол шүү. Тэ хүнд тэгээд нийгмийн төрөл жанраар ажилладаг уран бүтээлч хүнийг бас одоо бүхэл бүтэн энэ амьдрахуй энэ драмын жүжигний гол дүр фүүгүүгийн дүрд одоо бас одоо хэрхэн тоглож энэ дүрлөө хэрхэн уусан шингэж ажиллаж байгаа гэдэг бас одоо үзэх боломж одоо нээлттэй байгаа. Хачуу хэмтэж хэлэхгүй галах. Өнөө өнгөрсөн бодонд сэлбэр хийж болохгүй гэдэг яасан үнэн үг байсан бай. Айл модноос хот өндгөө үстэй аваа. Юу гэнэ чи тэгээд айлгын чи өнгөрсөн мод намайг гэх нь үү? Би чинь энэ одныг өөргөжтэй шүү. За. Цэлмэг тэнгэр шиг сайхан болно чаач. Бата одоо яг уран бүтээлчийн хувьд хэдэн жилийн зах зээл дээр идэвхтэй ажиллаж байгаа лээ. За уран бүтээл нэг X-ээс эхлэв тий. 25 дахь жил рүү орж байна. Энэ хугацаанд гарч байгаа нийгмийн оюун санаанд гарч байгаа энэ өөрчлөлт юмыг юу нь яаж мэдэрч чинь, яаж мэдрэгдэж чинь? За тэгээд энэ нийгмийн төрөл жанр гэдэг бол тухайн нийгмээ болж байгаа болохгүй байгаа харц цагаан бүх юмыг л ёгтолж, өгөөдөж нийгэм рүү өөрийг нь талдаа харуулах нь болохоор энэ бол хөшөөрлийн энэ нийгмийн төрөл жанрын мөн чанар нь оршиж яадаг. За тэрүүгээрээ ч бас одоо энэ зах зээл энэ бизнесийн зарчим руу одоо бас ээжийн дайсан 1 2 гэл Аршинтай 18 канонаас ахгуулаад ээжийн дайсан 1 2 дугаар микроны босс, Брюсний босс гэдэг ингээд арилжааны сэдвтэй канонуудыг илүү тойрваад үзэгсэд хүргээд эхэлсэн. Тэгээд энэ удаа болохоор арилжааны биш сэдвэр энэ трио киног ингэж зохиол дээр нь сууж фестивалд зориулж ингэж хийсэн ийм онцлогтой бүтээл байна. Та хэд ч уран бүтээлээ хийгээ зах зээл дээр амтай байлгахын тулд үзэгчдийн одоо өөрчлөлт юу хүсэж байгааг бүгдийг судалж мэдэрч явж байгаа шүү дээ. Тэгэхээр 20 эдэн жилийн өмнө ажиглаж мэдэрдэг байсан тэр зүйл одоо ер нь хэр яаж өөрчлөгдсөн байна? Үзэгчдийн хүлээлт өөр үйл байх тий. Одоо микроны босс гэл кинонд гарахад л микрогоор л бид нэр зөрчдөг, тээвэрлдэг байлаа шүү дээ. За тэгэхэд л микроны босс гэдэг кино тухайн үедээ яг амьдралтай, ойрхон, сэдвтэй нийгмийг харуулсан кино болохоор үзэгчид их өөрийгөө харж баясаж, инээж ингэж тэрнээс ухаарлаа авдаг байсан. Одоо 13 онд хийсэн микроны босс. Одоо энэ 23, 25 онд микроны босс микрийн тухай кино хийвэл одоо энэ үеийн үзэгч хүүхэд залуучууд ч гайхна нэстэ. Тийм ийм микрон ингэж авдаг байсан багтаа. Ингээд түүх болгон гэдэг нь үлдээд байна л дээ. Тэгэхээр одоо өнөөдөр ямар нийгэмд ямар эрэлт хэрэгтэй юу хөндөж авч уран бүтээл дээр ажиллах вэ гэхээр яг тэр нийгмийнхэн болж байгаа процессыг л одоо асар их мэдрэмжтэй харж тунгааж уран бүтээл рүү хийх болж байна. Одоо сая би Grimix гэдэг нэг YouTube руу хүүхдтэй ажиллалаа л да. Залуутай. Тэгэл тэгэхэд бас хүүхд залуучууд юу хүсэж байна?
За одоо энэ сошиал дээр хандлт өндөртэй байгаа инфлюенсер ийм YouTube-ийн од хүүхдүүд залуунг өсөж байна. Өдөр болгон бичлэгийг үзэж даган дуурайж байна. Тэгэхээр одоо миний уран бүтээлд хэн хэрэгтэй байна гэхээр Гремикс гэдэг юм уу гэдэг ч юм уу. Тэгээд тэр Гремиксийг кинонд урьж бараг л аимшигын кино нэртэй инээдийн кино хийх жишээний. Хошуу урлагийнхны хөндөж байгаа сэдв одоо үзүүлж байгаа үзүүлбэр уран бүтээлүүдийг хоцрогдсон байна. Хоцрогдмал байна гэжсэн одоо шүүмжлэлүүд тодорхой хэмжээнд байдаг л да. Энд яаж ханддаг вэ? Юу гэж боддог вэ? Энэ ингээд 30 хэдэн жилийн өмнөөс ингээд инээгээл хүмүүжүүлээд ингээд ирсэн юм юу байна л да. Хэлбэр хийцээ байгаа юм л да. Тэгээд одоо нөгөө бид нар гар утсан дээрээс дэлхийг үзчихдэг болсон болохоор дэлхийн том алдартай шоу нэвтрүүлэг бүх юм ингээд үзэж тайз шийдэл гэрэл гээгээ бүх юм ингээд үзчихэр одоо энэ өнөөдрийн байгаа энэ соёлын дэврэгөө үйлдвэрч одоо бидний тоглодог л нөгөө л тайзны хоцрогдол гэрэл техник орчин бүх юм ингээд яг л тэр 90 онд ямаас яг тэр хийх хэмжээнд л байна. Агуулгын хувьд. Агуулгын хувьд болохоор мэдээж амьдралыг өнөөдөр болж байгаа шин соргохоор өөрчлөн үзүүлэхэд л байдаг одоо авиас ухаан бүх юм ал зарцуулж байна л да. Солонгосчууд бол жишээлх юм бол одоо Netflix-ийг байлдан дагуулж байна те. Дорны соёл өөрсдийнхөө түүхийг, өөрсдийнхөө улсыг жишээ нь дэлхийд дахинд киногоор дамжуулаад ойлгуулж чинь сурталчилж чадж байна. Тэрэн шиг манай уран бүтээлчдэд жишээ нь Батад ямар амбиц тэмүүлэл байдаг бол энэ тэр кино яагаад олон улсаас ийм олон шагнал аваад олон улс анхаарад ингээд ажиглаад ингээд байна шүү дээ. Энэ дээр юусэн гол нь энэ нүдэлчдийн амьдралын хэм маяг. Өөрсдийн ахуй соёл, зан заншил нь дэлхийд хаанч байхгүй зөвхөн Монголд байгаа энэ хүмүүсийн ам амьдралыг дэлхийд үзүүлж байгаа болохоор тэр нь л тэднэрт сонирн болохоор тэрүүгээр л өнөөдөр энэ тэрё киноны амжилт нь яваад байна. Тэр байгаль хязгаарч давтагдчихгүй гоо утсаглан тэр зан заншилууд тэр сууц гэр орон тэр Монгол хүний дотоод ертөнц зан харьцаа байгаль хэдэ шүтэлцэж байгаа нарийн хүн холбоо энэ бүхэнд л дэлхийд хаанч байхгүй энэ бүхэн л тэрийг ингэж эзэмдэж өнөөдөр энэ гэж амжилттай яваад байгаа гол шалтгаан. Тайландын олон улсын кино наадмын шилдэг кино, Америк нэгдсэн улс Palm Springs кино наадмын шилдэг зураглаач, Улаанбаатар олон улсын кино наадмын шилдэг продюсер, Польш, Варшавын кино наадмын үзэгчдийн таашаалд нийцсэн кино, Эстон, Таллины хар шөнө кино наадмын фестивалийн шилдэг кино, Канада, Монтреалийн кино наадмын шилдэг найруулагч, Египт, Art Unites кино наадмын шилдэг кино. Бид нар ингээд олон улсын олон кинон дээр ингээд киногоо үзүүлээд арт талтан дээр кино судлаач, шүүмжлэгч, найруулагч нар жүжигчдтэй ингээд хилцүүлэг хийдэг хөх киногоо үзсэн дараа экраны өмнө бид нар ингээд суугаад тэгээ олон асуулт юм. Бидэнд их дэлхийг хайрлах хайр байтугай ижи аваа хайрлагч хайр ингээд устж өгүүлсэн. Харин тэр кинонд энэ тухай асар айхтар тод харуулж байна. Бидний сэтгэлгээний соёл болохоор ээж маань гадаа ээжээ гаргацдаг харин нохоогоо оруулцдаг. Энэ хэмжээнд л бидний хөгжил энэ төвшөнд байж байгаа. Тэгэхээр бид нар хаашаа ингээд тэмүүлээд байгаагаа танай киноноос олж харлаа гэж өрөндийнхэн хэлж байгаа. Гэж хэлж байна. Тэгээд дэлхийн олон хэлээр ярьдагч бидний дундын ганцхан л хэл байлаадаг. Энэ бол хайр байдаг. Тийм болохоор дэлхийн ертөнцийн хайр дээр тогтож байх ёстой байна гэдэг л тэрёны гол үндсэн санаа тэнд хүрч байна л да. Тэгэхээр цаашдаа Netflix гэх мэт энэ олон улсын зах зээл рүү ер нь гарах тийм зорилго тэмүүлэл байгаа юу? Тийм тэгээд энэ тухай бол одоо нэг ярмаар байна. Би түрүүн ярианы төгсгөл дээр эхэлдээсээ их олон гой гадаадын платформуд дээр одоо санал тавьсан, нааштай санал ярьж байна. Netflix-ийн хувьд болохоор мэдээж манай хүн ам
цөөнх байна. Шалгуурууд. Цөөнх байна. Хамгийн л нотлох. Энд зах зээл байхгүй гэж харж байгаа шүү дээ. Энэ нь л том шалгуурыг давж чадахгүй. Гэхдээ л нөгөө суусан цэцнээс явсан нэг дээр хичээл болохоос нь болохгүй нэртэл одоо бид уран бүтээлүүдээ араас нь төрүүлж гаргаж байна. Тийш нь санаа дэвшүүлж байна. Эцэг нэгэн цагт Netflix одоо биднийг зорих баха. Манай Монгол жүжигчин байгаад кино зохиол бичиж найруулад амьдрахад ер нь ямар зах зээл хэр ороо юм бэ? Боломжтой амьдрч чаддаг уу? Манай уран бүтээлчид. Тийм ер нь янз. Тухайн хүнээс шалтгаалж байна. Өөртөө ажил бий болгодог ажлын байр. Ажлын байр бий болгодог, ажил олгодог ийм салбар тийм. За тэгэл өөртөө ч зохиолоо бичиж байна, өөртөө ч найруулагчаар ажиллаж байна. Өөртөө ч гол дүрдэн тоглож байна. Өөртөө ч продюсерийн ажил хийж байна. Энэ яагаад байж болохгүй гэж бусад бүх орнд Холливуудын том жүжигчин зохиолоо бичээл зохиолоо өөрөө найруулаад өөрөө гол дүрдээ тоглоод тэнд рок попын дуулаад энд бүжгийн ингээл ерөөсө тэр хүн өөрийгөө хэрхэн яаж олон нийтэд нээлттэй үзүүлж чадчихна. Тэр хүнд ямар потенциал байна? Тэрийг л одоо ингэж харуулах. Тэгэхгүй одоо манайхны бас өөрөөсөө яа энэ ч одоо нөгөө бурхан галзуу бомб галзуу нэг чир нөгөө бүхэл юм хийдэг ингэж чанаргүй юм болдог гэл ингээл өрөөсгөл ойлголтууд бас байгаад байдаг юм болоо да гэж бас ажиглагддаг. Харин тэгж хөдөлмөрлөж амжилтанд хүрж байгаа хүн бол сайхан амьдрахын боломж болцоо байна шүү дээ. Олонний танил байна гэдэг чинь олон тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх ийм нөлөө тэр хүнд тийм хүч байна гэсэн. Батагийн хувьд энэ нөлөө хүчээ одоо яаж ашигладаг вэ? Жишээлх юм бол дижитал хөгжлийн нөлөөгөөр сошиал дээр тэр хүн юу бичиж гин, яаж бусдад нөлөөлөхийг хүсэж гин, энэ бас нэг чухал нэг шалгуур болж л тээ. Жишээ нь Батагийн хувьд улс төрийн үйл ажиллагаанд бизнесийн үйл ажиллагаанд ийм юмд орно, ийм юмд орохгүй гэсэн тийм зааг хязгаар стандарт байдаг болов. Бас байна. Миний л хувьд шүү. Улс төр одоо юм юу хөл төдийлөн бас эндээс яадаг. Оролцох юмсан, ингэх юмсан гэсэн тийм юу бодол байдгүй. Саналууд ирдэг үү? Тэнд бас ингээд сурчлагаа янз бүрийн юмд яваад өгч би тэг үгүй л гэдэг. Харин тэр дундаа яг өөрийн найз нөхдийн хүрээлэл найз ч юм уу тийм юмд одоо явахаас өөр аргагүй хүндээ бол зориулжууд одоо зөв юмыг олж хаач тэндээс ямар үгийг олж онж хэлэх үү гэдгийг харин уншдаг, судалдаг, хардаг, болохгүй гэдгийг хэлцдэг л байх хэрэгтэй юм шиг байна. Одоо юу гэдэг ингээд сошиалар их орж ирдэг л да ингээд чагсаал мандаар ирээч тэргээл давлгаа ингээд мессеж ингээд Facebook мессенжерээр Instagram-аар ирээд байдаг. Тэр болгон дээр ингээд нэг сэтгэл хөдлөл эмоцоор очиод тэнд ч бол чагсаал ингээл үгээ хүргэхээр тэнд байгаа хүмүүс маань энд юу гэж байна бас нэг ингээл харталт сэрдэлт ингээл хүн болгоны өөр ертөнцөөр тэр хүнийг олзолж харддаг учраас тийм юмнаас за чимээ хүн ингээд байдаа гэдэг ингээд өөрийгөө хайрцагчдаг л да. Өшиг татчихдаг хөт. Одоо цаашид хийх уран бүтээлүүдээрээ ажиллаараа Бата Монголд нийгэмд ямар үр тарья гэж бодож байна. За Бата нь одоо нэг хамгийн гоё хийх юмсан гэж мөрөдөж байгаа ойрын төлөвийн буддийн шишин тухай гоё бүтээл хийх юмсан гэж одоо бодож байгаа. Тэгээд өөрөө буддийн шишин шүтдэг. Гэтэ бүр айхтар бол биш. Нөгөө шүтлгийн хөвдөл гүн үнзгийн нөгөө юу бол биш. Шүтдэг. Тэгээд бид бүхэн 90-ад оноос өмнө энэ 70 жил одоо асар их сүм хийдүүдээ, лам хуургуудаа хэлмэгдүүлж, энэ сүм хийдүү галтан шатаасан энэ соёлоо нураацсан арт түмэн л дээ. Тэгээд 90-ад оноос хойш бас ингээд айгүйх ягталж өгөөдөж эсэргээр үзүүлдэг.
Тэгээ энэ трио кинон дээр болохоор буддийн шишний тэр лам хүнийг их дотоод ертөнцийн зөөр нээж харуулсан кино юм байна. Тэгээд энэ шашнаа бас их дээдлэх ёстой юм байна. Жаргал зовлон баяр гуниг болгон дээр ингээд бурхныхоо өмнө сунж мөргөөд өөрийгөө даатгаад хүслээ шивэндэг хэрнээ. Олон нийтийн сүлжээн дээр ингээд харлуулж бичдэг, шоглож бичдэг, ёгтолж өгөөж бичдэг. Энэ нэг эмзэглэлийн юм ил арилгах юмсан. Их бодож явдаг. Тэгээд ийм шашны тухай холбогдлолтой бас олон улс руу хандсан фестивал зориулсан дотоодынхоо үзэгчдийн соёнгийг өөрчлөх ажил руу шашны ойлголтыг илүү их сайхан гүн бат шингээх ийм зорилттой бас ийм шашны тухай холбогдлолтой кино хий гэж бодсон байна. Манай киноныхан кино хөхтэй санхүүжилтээ яаж босгож шийдэж байна? За ер нь янз янз байх шүү. Одоо сая магчны соёлын ам кино урлагийн зөвлөлтөй болсон шүү дээ. Тэгээд кино урлагийн зөвлөлөөс одоо тухайн жилд бас төсөлд нь оролцож санхүүжилт авдаг нэг хэсэг бүлэг хүмүүс байгаа. Эндээ санал тэтэйгүү би авч чадахгүй тодорхой юм чи шиг цагийн гарц гэж бодчихсон. Мань үчиг бас бүлэг хүмүүс байна. Яг өөрийнхөө санхүүжилт дээр хийчээ. Ямар нэг юм баригдаад яах вэ гэсэн үзэл бодолтой уран бүтээлчтэй. Тэр уран бүтээлчдийн нэг нь одоо би юм шиг. Магадгүй татвар төлөгчдийн мөнгөөр кино хийгээд яах юм бэ? Гэт бодсон байгаа даа шүү дээ. Магадгүй хил амнаас яхад. Дараад нь нөгөө аудитын шалгалт янзан бүрийн татвар төлөгчдийн мөнгийг зөв босоор ашигласан кино хийсэн гэд ингээд хэрэг түүхт оролцолтохоос шалгалт шуулдаг болоод ийм нөгөө хартал цэртэлтнээс айж явдаг уран бүтээлчүүд одоо бий байгаад шүү дээ. Айдгүй хүмүүс нэгээд. Гэтэ яг тэр бол хизээ нэг цаг хугацааны хугацаанд нөгөө ус тосороо ялгараад шүүгдэнэ. Тийм юм байна. Миний хувьд болохоор яг ингээд Юунд итгэлээ? Өөний зүгээс яач юм. Өөрөөсөө заавалгүй л энд хамтарч ажиллаж байгаа компаниудтайгаа ингэж л ажиллаж байна да. Тэгээд хэр хэцүү энэ зам нь? Тэг мэдээч тэгэл хэцүү байлгүй байх уу. Сайн тэр киноны чинь бас тэгэл ингээл ковидын цаг юу байсан тэгэл алцаа тэгэл тэр болгонд бас ингээд курс компаниуд маягаад гаргаад өгчих тийм мөнгө төгрөг хаалттай ийм үед л бас тэгэл цаанаасаа болох юм болтгороо болж бүтгэгээрөө бүтэж ингэж кино маань хийгдсэн шүү. Кино хүмүүст хамгийн том нөлөөтэй бүтээлийн нэг. Түүнээс гадна зах зээлийн том салбар. Тэгэхээр Монгол киноноос бид дараагийн түвшний дэвшил хүсхийн тулд манай уран бүтээлчид кино театруудтай болон IPTV-тэй шудраг гэрээ хийж чаддгийм үү гэдгийг хүндэх нь зүй ёсных. Баага болгосон тэр орон сайхны кинонууд, жүжигчин амар сайхан Барслав гээд Монгол кино бүтээгчид гадаад зах зээл рүү гарсан тодорхой амжилтыг бид харсан. Энэ итгэл дээр дараагийн том амжилт руу зорж Монгол хүний оюуны бүтээлийг дэлхийд дахинд үзүүлэх үндэсний амбицтай байвал ямар вэ? Киноны зах зээл дээр уран бүтээл хийж байгаа уран бүтээлчдийн хувьд энэ одоо санхүүжилтийн систем маань зөв бөгөөд эрүүл байх юм бол эргээд цаашдын чанартай уран бүтээлүүд хийх хөшөөрөг их усөр шүү дээ. Манай жишээ нь кино театртаа хийдэг тэр гэрээ хэр шудраг санагддаг ба. За тийм. Яг өнөөдрийн нөхцөл байдал бол мэдээж шудраг биш. Гэхдээ энэ цаг хугацааны дараа одоо байгаа юу өөрчлөгдөн гэж би бол харж байгаа. Тэгээд өөрчлөлт. Энийг өөрчлөх оролдлогууд ер нь хэр явж байна одоо? Нэг хэсэг хөндөгдөж байгаад. Тэгээ бас нөгөө киночд маань бас нэгдэхгүй л байна л да. Юу гэдэг одоо кино театруудын хувьд бол хамгийн их орлого орж байгаа кино бол Монгол кино байдаг. За тэгтэл бас одоо энд хуралдаад эргээд нөгөө маргааш нь ч юм уу оройн нөгөө кино театрт киногоо өгчих жишээний.
Одоо кино театрт үзэгчдийн оруулж байгаа орлогын одоо нэг кино үзээд орж байгаа орлогын хэдэн үеийн кино театр аваад хэдэн үеийн уран бүтээлчтэй авдаг? 50% кино театр аваад 50% одоо 50% дээр кино театрын их зөвхөн дэлгэцэн дээр гаргаж өгдөг. 50. Дэлхийн жишээ ямар вэ? Дэлхийн жишээ бол нэг одоо 70 авч явах шиг. 30% За кино бүр театр. 60. Энд 30% кино театр. За цаашлаад 40 60 байх шиг. Тийм. Манайд одоо энэ юу ирэх баха. Энэ олон кино театрууд бий болж байна. Энэ олон кино гарч байна. Өрсөлдөөн бий болж байна. За тэгээд киночд маань өшөө илүү нэгдэлтэй болчих юм бол энийг одоо өстой 70 руу оруулах боломжтой. Энэ кино театрын хооронд нь өрсөлдөд миний бодлоор юу гэдэг нэг кино театртайгаа л тухайн манай монголчин цөөхөн уран бүтээлч дуу шүү дээ. Тоон дотор. За тэр кино театрт 70-60-аар хийнэ гинэ. Тэр кино театрт л өгөөд байгаараа гэхээр чинь энд байгаа хар мянган кино театр чинь нөгөө 50-50 буулгаж тэр кино театрын жишээ рүү бидний бүтээлийг оюуны өмчийг авахын тулд тийм үстэй 70-30 болгох ийм боломжууд бол харагдаад байдیں۔ Гэвч нэг одоохон тал байна. Энэ жоохон цаг театрын тоо өрсөлдөөн нь бас хязгаарлагдмал. Кино театр тоо юу бол их байна. Их байна. Их байна. Маш олон кино театрууд бол их байна. Гол нь нөгөө хувь хувьцаан дээр л нэг жоохон тийм үйл ойлголцсон тийм асуудал гараад байдаг. IPTV бас хөгжиж байгаа. IPTV-тэй хийх гэрээний яриа хэр бэ? IPTV-нүүд маань бас л нөгөө кино театруудын жишээ хараад 50-50 лаачдаг байхгүй. Бата уран бүтээлчийнхаа хувьд Монгол киноны 10 жилийн дараах хөгжлийг ямараар төсөөлдөг вэ? Ямар хүлээлттэй байна? За тэгээд 10 жилийн дараа амьдралыг юу нэгдэг л их сайхан гэгээтэй гэрэлтэй ирээдүг гоёор л бодож явдаг. Тэгээд мэдээж хөгжил дэвшилтэнд очсон улс их орн маань хүн ам нэг өссөн хөгжлийн нэлээд өөр шатанд уран бүтээлээ тойрох байх. Кино урлаг маань тэр чинь нэгээрээ агт дэвшлэр дүүрэн амжилтаар дүүрэн бах. Таны хэлдгээр өстөө Оскар авсан байцгааж явах гэж би одоо мөрөөдөж байна. Тэгээд өөр төвшөнд өөр цаг үед одоо өөрчлөлт ирэх байх л гэж бодож байна. Батагийн энэ мөрөөдөл бас манай Монголын олон уран бүтээлчийн мөрөөдөл байгаан дамжиггүй тэгээд биелэх болтугай. Баярлалаа. Тэгээд өнөөдрөөс энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд их баярлалаа. Баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. За баярлалаа. Доржийн Баттөмөр, жүжигчин, найруулагч. Трио орон сайхны киноны амжилт нийгэмд үзүүлж байгаа нөлөө, үзэл санаа нь өнөөдөр түүнтэй ярилцах шалтгаан болж байна. Трио 15 улсаас 20 гаруй шагналавч дэлхийн эндрүүдэд хүний эрхийн хилэлцүүлэг өрнүүлсэн.